Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрийг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ Монгол бахархал нэвтрүүлэг болон Хилийн чандад элчин сайдын яамдууд дээр олон сайхан нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгэхээр үүний дотроос аян замын тэмдэглэл Канада орноор гэсэн нэвтрүүлгийг дагнж маш олон дугаарыг хийсэн байгаа. Үүний нэгэн хэсэг болох Конкорди их сургуулийн проректор Йорген Ханс гэдэг энэ эрхэм хүнтэй уулзахаар бид ярилцсан байнамаа. Юуны өмнө танд үзэгч олонныхоо өмнөөс ажлын хамжилт энэ өдрийн мэндийг хүргэе. Их баярлалаа. Та өөрийнхөө сургуулийн болон өөрийнхөө тухай танилцуулахгүй юу? Конкордиа их сургууль нь Канадын Францаар ярьдаг мужид байдаг. Англи хэл дээр ажил сургуультаа явуулдаг их сургууль юм. Манай сургууль ойролцоогоор 45 мянган оюутантай, 2000 гаруй багш профессортой Канадын хамгийн том сургуулиудын нэгд ордог. Бид бакалавр, магистр, доктор зэрэг бүх төвшин сургалт явуулдаг. Их сургууль маань 4 үндсэн салбар сургуулиас бүрддэг. Эдгээр нь бизнесийн, инженерийн, соёл урлагийн сургууль болон нийгмийн ухаан, байгалийн шинжлэлийн гэсэн 4 сургуулиас бүрддэг. Хэдийгээр албан ёсоор 1974 онд шинчлэгдэн байгуулагдсан шинэхэн сургууль мэт боловч уг чанартаа 100 гаруй жилийн түүхтэй. Loyola College-д Sir George Williams-ийн сургуулийг нэгтгэж үүссэн сургууль юм. Тиймээс 100 гаруй жилийн түүхтэй Канадын ууган сургуулиудын нэгд зүй ёсоор ордог юм. Та маш сонирхолтой асуулт асууж байна. 74 онд Loyola College, Sir George Williams-ийн сургууль гэсэн хоёр сургуулийг нийлүүлэх үед аль нэгнийх нь нэрийг өгч болохгүй учраас шинээр нэр өгөх хэрэгтэй болсон юм. Тэгээд Concordia гэдэг нэрийг шинээр өгсөн. Энэ дашрамд өмнөх хэлсэн дээрээ нэмээд хэлэхэд Concordia-гийн багш оюутнууд нь дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн хүмүүс байдаг. Дэлхийн бүх орноос ирсэн оюутнууд манаас орж байгаа. Мөн багш профессорууд маань ч гэсэн маш олон орноос ирж ажиллаж байгаа хүмүүс байдаг. Гадаад оюутнуудад санхүүгийн төрөл бүрийн тусламжид хамаарах боломж бий. Ялангуяа магистр, докторийн оюутнуудад туслах багшаар ажиллах, эрдэм шинжилгээний туслах ажилтан хийх зэргээр санхүүгийн нөхцлөө дээшлүүлэх өргөн боломжтой. Мөн Канадын багшийн газраас гадаадын оюутнуудад зориулсан олон төрлийн тэгтгэлгүүд бас байдгийг. Сургалтын тоног төхөөрөмж, хичээлийн байр, анги танхимуудын тоног төхөөрөмж чиглэлээр явагдаж байгаа технологийн том хувьсгалаас үүдэн том сорилтууд бий болж байна. Жишээлбэл эдгээр технологийн хувьсгалын нөлөөгөөр Монголд байгаа оюутан заавал Монреаль хотод ирэхгүйгээр Конкордиагийн оюутнуудтай адилхан хичээлд суугаад явах боломжтой болж байна. Манай сургууль маш олон хичээлийг интернетээр зааж эхэлсэн. Канадын бусад сургуулиудтай харьцуулахад хамгийн олон хичээлийг интернетээр зааж байна. Ийм өөрчлөлтүүд нь яванда хаа сайгүй бий болно. 5-аас 10 жилийн дараа гэхэд нэлээд өргөн дэлгэр болсон байна. Эдгээр нөхцөл байдалтай зохицон ажиллаа явуулах нь их сургуулиудын өмнө тулгарч байгаа үндсэн сорилтуудын нэг болж байна. Quebec мужид байдаг томоохон их сургуулиудын ихэнх зардлыг засгийн газраас нь гаргадаг. Эдгээр мөнгөний ихэнх хэсэг нь багш, профессор, ажилтнуудын цалин хөлс, оюутнуудын сургалтын төлбөр зэрэг үйл ажиллагааны зардлуудыг төлөхөд зориулагддаг юм. Өмнө нь төгссөн оюутнууд мөн их хэмжээний хандив өгдөг. Мөн төрөл бүрийн хандивын ажиллагаа явуулж олсон мөнгийг сургуулийн барилга, байшин, анги танхимд зориулдаг юм. Эрдэм шинжилгээ судалгааны ажлын үндсэн зардлыг засгийн газраас зарласан төсөл грантуудад багш профессорууд нь өрсөлдөх журмаараа мөнгө олж зардлаа шийддэг юм. Манай сургуулийн үндсэн зорилго нь чанартай сайн боловсролыг бүх шатны оюутнуудтай олгох явдал. Тиймээс албан ёсоор Concordia их сургуулийн
туйлын зорилго нь бусад их сургуулиудтай өрсөлдөх гэж хэлэхэд өрөөсгөл ойлголт болно. Гэхдээ яг бодит байдал дээр эрдэм шинжилгээний төсөл грант авах нь маш их өрсөлдөөнтэй. Ийм нөхцөлд бидний анхаарлаа хандуулдаг нэг үндсэн чиглэл нь төсөв грант авахаар өрсөлдөж байгаа багш ажилтнуудаа энэ чиглэлээр сургалт семинар явуулж мэдээлэл хангадагт их анхаарал тавьдаг юм. Мөн төслөө бичих үед нь бичиг баримт боловсруулах, зэрэгт нь төрөл бүрийн техникийн дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Гадаадын оюутнуудын хувьд Канадад сурах нь их давуу талуудтай. Канада улс их залуу улс. Маш олон соёл зан заншилтай улсууд бий. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн маш олон орноос ирсэн олон янзын зан заншилтай хүмүүс хамтран ажиллаж амьдардагаараа онцлог юм. Та бүхэн Монтрел хотын гудамаар яваад бараг анзаарсан байх. Энэ талаас нь аваад үзэх юм бол Канадад сурах нь маш баялаг туршлагыг бий болгодог. Боловсролын чанарын хувьд Канадын их сургуулиуд нь Америкийн болон Европын шилдэг сургуулиудтай жишүүц чанартай боловсролыг олгодог. За ингээд танд энэ Монгол улсаас ирсэн телевизийн хамт олонны зүгээс уран бүтээлчдийнхээ зүгээс ажлын их амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн их баярлалаа. Канада орноор нэвтрүүлгээр Конкорд их сургуулийн дэд захирал Йорген Ханс оролцлоо. Тэгэхээр юуны өмнө өөрийгөө танилцуулна уу? Намайг Лавгсран гэдэг. Би одоо энэ сургуулийн эдийн засгийн танхимд, Конкорд их сургуулийн эдийн засгийн танхимд ирээд одоо 6 дахь жилдээ багшилж байна. Энэ сургуулийн үндсэн багшаар явдаг. Тэгээд өмнө нь энэ дээрхээс өмнө Америк нэгдсэн улсад Нью-Йоркийн Рочестер их сургуульд докторийн зэрэг хамгаалсан макро эдийн засаг болон хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр тэгээд одоо яг энд тэр чиглэлээр хичээл заадаг. Хөдөлмөрийн эдийн засаг, макро эдийн засаг, мөн тэгээд эдийн засгийн тооцооны арга гэсэн иймэрхүү 3 чиглэлээр хичээл зааж судалгааны ажил хийдэг. Одоо 20 дугаар курсын оюутнууд, 3 дугаар курсын оюутнууд тэгээд магистр, докторийн оюутнуудад ийм 3 төвшөнд хичээл заадаг. Тэгээд жилд одоо ерөнхийдөө 4 том курс хичээл заадаг. Тэгээд хэдэн оюутан байна? Одоо манай тэнхимийн нийт одоо 300 орчим оюутан байдаг. Одоо ихэнх нь бол андаград гэдэг одоо бакалаврын түвшний оюутнууд. Тэгээд одоо 60 орчим магистр, докторийн оюутнууд байгаа. Одоо оюутнууд бол одоо магистр, докторийн оюутнууд хагасаас илүү нь бол гадаадын орнуудаас ирсэн оюутнууд байдаг. За хоёул ингээд өрөөндөө оролцоод бяцхан ярилцлаа гэх үү тий. За ингээд бас түрүүн ярьжсэн 2 оюутан төгсөөд явцсан байгаа гэсэн. Одоо 1 оюутан сурч байгаа гэсэн. Тэгэхээр багш хүний хувьд Монгол оюутнуудын давуу тал, дутагдaltaй тал юу гэдэг юм бэ? За давуу талыг ярив. Одоо Монгол оюутнуудын одоо давуу тал одоо миний бодлоор бол маш суур их сайтай байдаг. Одоо манай Монголын дунд сургуулийн боловсрол бол одоо програм хөтөлбөрийн хувьд бол маш их шахуу одоо тэгээд нэлээд хүнд гэж хэлж болохоор одоо ялангуяа Монгол оюутнуудын давуу тал нь бол математик одоо тийм байгалийн ухааны тал тэр математикт одоо тооныхоо тал дээр маш их сайн байдаг. Тэгээд одоо Монголын математикийн багш нарын одоо чадвар маш өндөр. Тэгээд үзэж байгаа хэмжээ нь бол одоо энэхий ихтэй сургуулиудын зарим төвшөнд бол 1-2 дугаар курсын оюутнуудын үзэхгүй тийм материалуудыг Монголын дунд сургуульд үзсэн байдаг. Тэгээ хэрвээ ингээд Монгол оюутнуудын хувьд одоо Монголдоос орсон тэгээ гадаад дээр сурах бол математикаа төвшөлтөд сургууль сурах юм бол маш их хурдан хичээлүүд аваад явах. Тэр чинээгээр хямдхан сурах. Тэгээд амжилттай сурах их боломжтой. Тэгээд мэдээж хэл хэрэгтэй. Тэгээд одоо сүүлийн оюутнууд Монголоос ирж байгаа оюутнууд маш хэл сайтай байна. Одоо өмнө нь бол дээр үед бол суур математик одоо суур үндсэн мэргэжлэрээ сайн боловч
хэлний талаар бол нэлээд дутагдaltaй байсан. Одоо бол ер нь Монгол хүмүүс бол ер нь Азийн орнуудын ихэнх Азийн орн энтгэхээс бус Азийн орнуудын ер нь дутхааргүй монголоор ярьдаг болсон. Тэгээд тэр нь сайн. Тэгээд англи хэл бол яг сурах бол одоо сурахад одоо энэ сургуульд орох тийм баталгаа болж чадахгүй. Одоо жишээл энд бол англи хэлтэй бидний үндсэн иргэдүүд сургуульд орж чадахгүй зөндөө хүмүүс байна. Англи хэл дээрээс гадна өөрийнхөө мэрэгжилтээр яг үнэхээр тэр давуу талтай байж иж тэгээд амжилт гаргах. Ингээд тэгээд яг эцэст нь хэлэхэд Монгол оюутнуудын одоо тоо одоо математик тийм байгалийн ухааны чадвар нь маш их сайн байдаг. Тэгээд мөн Оросоос ирж байгаа зөв Европын орнуудаас ирж байгаа оюутнууд, Хятадаас ирж байгаа оюутнууд, Монголоос ирж байгаа одоо яг энэ зөвийн оюутнууд бол тооны хичээлдээ маш сайн байдаг. Тэгэхээр одоо энэ Конкордын их сургууль багшилснаар ер нь Монголын их сургууль багшлах багшийн ялгаа нь энд одоо ер нь багшид ямар одоо энэ Канада улсаас дэмжлэг өгч जैन хамтран ажиллаж байгаа нөхцөлд бол ямар шүү одоо хамтарч ажиллаж байгаа. Би өмнө Монголд бол хичээл зааж явахдаа багш хичээл зааж явахдаа яг тал багшаар юм уу цагийн багш гэж байдаг байсан. Одоо өөрөө оюутан байсан, сургууль сурж байсан. Тэгээд өөр сургууль дээр очиж тийм цагийн багш их баягаар ажилладаг байсан. Яг тэрнээс яг үндсэн багшийн тэр Монгол бол ажиллаж байгааг. Гэхдээ энэ жилээс эхлээд Монгол их сургуулийн эдийн засгийн нэгмээс намайг бас тал багшаар авахаар тэгээ санал оруулаад шийдвэр нь гарсан байгаа. Тэгээд би одоо хавраас Монгол мөстер очиод мөс эдийн засгийн техникт очиж ажиллана. Тий. Одоо гол ялгааны хувьд бол ойлгомжтой одоо энд бол яг цалин мөнгөний хувьд Монголтой харьцуулбал харьцангуй гайгүй. Түүнийгээ дагаад бас нөгөө талаас энэ ажлыг хийх гэсэн сонирхолтой хүмүүс маш их байдаг. Тэгэхээр өрсөлдөө ихтэй. Тэгээд олон хүмүүсийг өрсөлдүүлж ажил. Тэгээд эдгээр ажилд авдаг. Тэгээд цалин хаан сайн байна. Тэгээд нийлүүлэлтийн зах зээлийн нийлүүлэлтийн хуулиар тэнд өрсөлдөө очиод олон хүмүүс тэр ажлыг хийх сонирхолтой. Тэгээд тийм болохоор цалингаа дагаад одоо маш олон цаг ажиллах юм уу? Одоо зарим тохиолдолд өдөр шөнөгүй ажиллах маш хүчтэй өрсөлдөгч одоо өрсөлдөж ажиллах одоо дэлхийн хэмжээнд л ажиллаж энэ сургуулийн ажилтан байх хэрэгтэй байдаг. Дэлхийн хэмжээний сэтгүүлүүд дээр дэлхийн хэмжээний хурал зөвлөгөөнүүд дээр энэ сургуулийг төлөөлснөр энэ сургууль миний ажлыг цааш нь үргэлжлүүлдэг. Агуу тохиолдолд бол энэ бол тийм амар байнга байгаад байдаг. Тийм нэг олдчих юм бол байнга байгаад байдаг тийм эрдэнийн зүйл биш. Тий. Одоо байнга ажиллаж энэ ажлаа тий. Тэгээ байнга ажиллахын тулд одоо багш нарынхаа ерөөсөө бас одоо суралцах бололцоо дахин давтан бас өөрийнхөө мэдээллийг авахын тулд ямар бололцоог хангаж өгч байна. Одоо ирээд энэ дээд сургуульчин багш нараа ер нь аль нэгэн сургалтад хамруулж гин үү? Ер нь энэ талаар ямар гэдэг юм бэ? За энэ сургалтанд хамрагдах талаар тэр энэ бол арай өөр. Энэ болохоор хүн болгон өөрөө одоо бие даажил сурах одоо боломжтой. Тэгээд хүн болгон өөрөө сурж байгаа гэсэн тийм одоо хүлээлт одоо энэ сургуулийн захиргаанд байдаг. Одоо жишээл би одоо өөрийнхөө ажлыг сайн хийхгүй яг сүүлийн ололтууд хичээл дээр заах бол оюутнууд хүртэл намайг буруугаар үнэлээд эхэлдэг. Тэгээ одоо жишээл хичээл одоо семестр болгоны дараа миний хичээл заасан оюутнууд яг энэ багш ямар хөө хичээл заасан яг юм сурсан уу? Тэгээ шудраг байсан уу? Одоо чиний сурах сонирхлыг одоо өрнүүлж өгсөн үү гэд маш олон асуулт тийм. Тэрүүгээр одоо оюутнууд нь бас бүх багш нараа дүгнээд явдаг. Тэгээд бас эрдэнэний ажил болон төгсөж байгаа оюутнуудаас гарч байгаа оюутнуудаас нь тэдэн гараад хэр ажилд орох чадвар өндөртэй байна. Тэрүүгээр нь ер нь багш нарыг ер нь одоо багш нар болон техникийг маш амархан одоо үнэлждэг. Тэгээд тийм болохоор хүн болгоно л одоо өөрийнхөө чиглэлээр чадчих нь өөрийгөө байн хөгжүүлж өгдөг. Одоо өрсөлдөөн тэр чигээр тэгээд одоо Монгол бүхтэй адилхан одоо хүн барилдаж ижил илүү өрсөлдөөнтэй давуу талтай байна. Барилдахгүй болчвол одоо тэр бүх сайн барилж чадахгүй түнтэй ялгаагүй. Одоо тэгээд тийм болохоор ажилласаа ингэж мэрэгчлэрээ өрсөлдөж байгаа. Тийм илүү өрсөлдөхийг энэ сургуулиас
хүлээдэг. Бид нар одоо багш нарын хувьд ямар хоо хүн одоо тусламжийг сургуулийн зүгээс өгдөг гэхээр зарим гадаадын болон одоо Канада дотор ч юм уу эрдэмтдийн том хурлуудад очих зарим зардлуудыг сургуулиас таадаг. Тэгээ мөн гадны төслүүд том төслүүдийг одоо эрдэмтдийн том төслүүдийн мөнгийг грант мөнгнүүдийг авахд одоо жишээлбэл аппликейшн тэр анкетыг яаж бүгэлж өгөх үү гэдэг талаар одоо өмнө нь тэр анкетыг авч ирсэн одоо туршлагатай настай том багш нараар одоо энэ залуу материалын улсууд зөвлөгөө өгүүлдэг. Тэднээс зөвлөгөө авч тэр грант руу хандахдаа ийм материал явуулах чинь энийг хараад өгөөч. Хэрвээ байна тэгээд тэрийг хараад тэгээд тэр талын тусламжуудыг өгдөг. Нөгөө талаас бас одоо энд ажиллаж байгаа хүмүүс бүх насны хүмүүс байгаа. Шинэ доктороо хийгээд ирсэн одоо над чих хүмүүс байгаа. Эсвэл доктороо аваад удацсан маш одоо олон хүмүүс танил болцсон эрдэмтдийн бүтээлээр тийм хүмүүс байгаа. Тийм хүмүүстээ бас одоо тэг ярьж хөрөөд ингээд өдөр тутам нэг тийм дээр болохоор тэднэртэйгээ ингээд ярихад тэрнээс маш их юм сурдаг. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх бүхэл үйл хийж байгаа. Тэрнээс шиг одоо Америкийн Канадын одоо хойд Америк их сургуулиудын багш нарт зориулсан сургалт гэсэн тийм юм бол байдаг. Тэ. Одоо яг манай Монголын бүхтэй их төстэй одоо бүгчүүд зориулсан одоо тийм сургалт байхгүй шүү дээ. Бүгдээрээ л одоо өрсөлдөж сурдаг түндээсээ. Яг манай Монголд бол багш нарыг нөгөө баталгаажуулах бас мэргэжлийн дэвшлүүлэхийн тулд семинар гэлээ одоо сургууль энэ байдаг шээ. Тэрийг л ярьсан. Тэрнээс гадна бас одоо яг эдийн засаг Канадын эдийн засаг таны нүдээр одоо ямар чинь хөгжил дэвшил. Канадын эдийн засаг нь маш онцлогтой. Тэр зарим онцлогуд нь Монголтай их төстэй. Тэгээ одоо жишээл Канадын эдийн засгийн одоо маш том хүчин зүйл нь болохоор Америкийн эдийн засаг байдаг. Одоо нийт Канадын хүн амын бараг 96 нийт ажил одоо компаниуд бүс компаниудын 96-90-аар ихэнх нь одоо Америкт хэлсэн Америкийн хэлийн дагуу одоо түүнээс нэг цаг машинаар явах газар яг тэр жижигхэн зурус дотор бүх Канадын эдийн засгийн ихэнх том одоо хүчин зүйлүүд нь төвлөрсөн гэж болно. Тэгээд Америкт худалдаа хийж Америкт зэрэглэдэг. Тэгээд Америкт бүтээгдэхүүнээ зэрэг Америкийн экспорт, импорт, Америкийн эдийн засгт одоо салшгүй холбоотой. Тэгээд тэр утгаараа жишээл Канада бол 30 сая хүнтэй. Орон Америк бол 300 гаруй сая хүнтэй. Тэгээд 10 дахин. Тэгээд Америк бол одоо маш том эдийн засгийн хажууд байгаа жижиг орн гэж Канадыг ойлгож байна. Одоо тэрнтэй адилхан Монгол бол бас хятадын хажууд байгаа. Тийм жижиг орн. Тэгээд ийм орны хувьд ийм том орны ийм доминант одоо хүчрхэг орны хажууд байгаа жижиг орнууд эдийн засгийн ямар хөө бодлого явуулах уу? Одоо яг эдийн засгийн яг ямар хүчин зүйлүүдээр илүү анхаарах вэ гэдэгт бол Канадын эдийн засаг маш сургаалтай байх гэж би боддог. Тэгээд одоо жишээл макро эдийн засгийн бодол янз бүрийн бодлогууд байна. Тэгээд одоо түүнийг сурахад жишээл Канадын эдийн засгийн байгууллагуудтай хамтрахад бол тэгээд Америкт болж байгаа эдийн засгийн хөдөлгөөнүүд ямар нэгэн шилжилтүүдэд Канадын эдийн засгийн бодлогуудыг яаж уялдуулдаг. Тэгээд энэ талаас нь суралцахад одоо Канадын эдийн засаг дэх маш их өргөн тийм боломжтой тийм салбар одоо эдийн засгийн салбар ухаан гэж боддог. Тэгээд эдийн засаг нь ерөнхийдөө одоо эдийн засгийн гол анхаарч байгаа зүйлүүд эдгээр энэ болохоор хөдөлмөрийн бүтээмжийг Канада, Америк, Европ хөдөлмөрийн бүтээмж илүү анхаардаг. Тэгээд хөдөлмөрийн бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ? Тэгээд одоо өнөө нэг том хүчин зүйл нь болохоор таны өмнө ярьжсэн одоо боловсрал хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүл. Тэгээд ерөнхийдөө хөдөлмөрийн бүтээмж өндөр байх юм бол яванда нэг хүнд ногд хүнсний нийтлэгдэхүүн өсөх тэгээд одоо цалин хөлсөсөх ажилтгүйдэл буурах тэгээд маш олон давуу талуудыг авчирдаг. Тэгээд Канада нь өөрөө Америкт өрсөлдөж байгаа. Америкт маш дотн зарцаад болж Америкт өрсөлдөж байгаа хэрвээ Канада уян хатан бодлого явуулах бол Америк руу бүх бизнесүүд одоо маш чадaltaй боловсон хүчнүүд нь явах аюултай. Тэгээд энэ талаараа бол эдийн засгийн бодлого нэг бодлын нэлээд ярвхтай. Одоо Канада, Америк одоо жишээлбэл Америктэй хэрхэн харьцах вэ?
Жишээл Америкт цалин зарим салбарууд цалин өндөр байдаг. Тийм болохоор Канадын зарим чадaltaа маш өндөр мэргэжилтэй хүмүүс одоо жишээл энэ мужаас явж байгаа тийм одоо энэ талаар яах вэ гэсэн тийм улс төрийн яриа хэлцэрүүд тийм одоо хэвлэл мэдээлэлээр бас хэрэгддэг. Тийм одоо чадaltaа маш том чадaltaа зүрхний юм чинь одоо 2 жилийн өмнө явагдсан гэж байгаа. Тэгээд одоо тэн дээр хэрүүд юм яриа гарч ирсэн. Түүнээс болоод энэ сонгуул ясан нам болгоно энэ талаар яах вэ гэдэг ярьдаг тийм. Тэгэхээр Канада улс одоо цагаачлалын бодлогыг бол маш эрчимтэй явуулж байгаа. Энэ цагаачлалын бодлого явуулснаар ерөөс таны бодлоор ер нь төвшөлт ер нь бодогчтой сануулжтай зүйл нь яг юундаа тулгуур вэ? Канада улсын цагаачлалын бодлого нь бас түрүү ярьсан хамгийн гол нь одоо чадaltaа хүмүүсийг л аавь гэсэн тэгээд тийм бодлоготой одоо энэ талаараа бол одоо дэлхийд өрсөлдөж байгаа хоёр орн байгаа Австрали, Канада хоёр. Энэ чиглэлээр маш их төрөмгий гэж хэлэхээр бодлого явуулдаг. Одоо цагааш одоо энэ дэр жаа цагааштай боловсруулалаар нь шүүж авдаг. Тэгээд бас насаар нь шүүж авдаг. Залуу чадaltaа боловсролтой тэгээд тийм хүмүүсийг их авах сонирхолтой. Тэгээд цагаачлалын талаар одоо дэлхийд одоо хамгийн төрөмгий бодлого явуулж байгаа улстай. Одоо жишээлбэл Торонто, Ванкувер, Монтреал гэсэн хотуудын одоо удмаар явж байхад бол нийт хүн амын одоо тэр удамд явж байгаа нийт хүмүүсийн бараг 50-аас илүү хувь нь гадаадд төрсэн хүмүүс энэ дээрээ ажиллаж байгаа. Тийм. Зарим нь бол оюутан болоод ирсэн байна. Зарим нь бол ажил хийгээд ирсэн байна. Зарим нь бол бүр эндхийн суурших гад иргэн болоод их олон хүмүүс дэлхийн маш олон орнуудаас ирж байна. Та ажилгүйдлийн талаар одоо сэдв хүндсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ сэдв яг жоохон юунаас үндэслэж хүндсэн бэ? Ажилгүйдлийн тухай одоо энд бол одоо яг макро эдийн засгийн бодлого талаас энэ бол хамгийн тэргүүнд тавигддаг. Америкт хамгийн тэргүүнд тавигддаг. Канада гэсэн Европ бас одоо жишээл Европын ажилгүйд, Америкийн ажилгүйд, Канадын ажилгүйд. Тэгээд эдгээр бол одоо яг өдөр болгоны сонины орг ихний нүүрэнд л одоо ажилгүйд гэдэг. Тэгээд энэ чиглэлээр маш олон эдийн засгт ажилгүйдлэр ажилладаг. Ажилгүйдээр ажилладаг одоо хүмүүсийн тоо сүүлийн 10-20 жилийн дотор одоо нийт эдийн засгт энэ чиглэлээр ажилладаг эдийн засгийн тоорыг 2-3 дахин өссөн байх. Тэгээд яг тэгэхээр ажилгүйд бол одоо ажил эрхлэлт ажилгүйд бол яг одоо тухайн эдийн засгийн одоо яг гол одоо индикатор нь болж байдаг. Жишээл нийт хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн хөлсөөр амьдардаг. Одоо маш цөөхөн тооны хүмүүс өөрсдийнхөө одоо хоримтлуулсан баялаг төрнийгээ бусдад түрээсдүүлэх юм уу одоо компаниудынхаа хувьцаа маягаар амжилттай. Гэтэ нийт бүх ихэнх орны Европ болон дэлхийн одоо Хойд Африк бүх орнуудын ихэнх хүмүүсийн одоо нийт хүн амын ихэнх нь 99 хүртэлхөө нь одоо хөдөлмөрийн хөлсөөр амьдардаг ажил эрхлэлтэр. Одоо хөдөлмөрийн хөлсийг бүрдүүлэх, цалин бүрдүүлэх гол их үүсвэр бол ажил эрхлэлт. Тэгэхээр энэ ажил бол одоо улс орны маш олон асуудалтай амин чухал. Ажил эрхлэлт сайн байх юм бол хүмүүсийн орлого өндөр, амьдралын төвшин сайн, түүнийгээ дагаад бас одоо өрх гэрүүд өсөж байгаа хүүхдүүд эрүүлийн одоо цаашдаа илүү үр бүтээлтэй иргэд болоход хэрэгтэй. Тэгээд ажилгүйд л маш тэгээд нөгөө талаас ажилгүйд л маш их байнга өөрчлөгдөж байдаг. Одоо засгийн газар явуулж байгаа бодлогуудад маш эмзэг одоо эмзэг реакц үзүүлж байдаг. Одоо засгийн газар ямар нэгэн бодлого явуулах юм бол ажилгүйд нь унцдаг ч юм уу өсчдөг. Тэгээд энэ тохиолдлоос энэс болоод ажилгүйдийг одоо ойлгоход ямар эдийн засгийн механизмыг ойлгох хэрэгтэй. Энэ чиглэлээр маш олон хүмүүс ажиллаж байгаа. Тэрний нэг нь би тэгээд анх докторийн диссертацийн сэдвийг сонгож авт ажилгүйдлэр маш олон хүмүүс ажиллаж эхэлжсэн тэр үе харьцангуй таарад тэгээд тэр докторийн диссертацаа тэр чиглэлээр бичсэн болохоор миний бас энд ажил олох магадлал түүнээс олж өссөн болов яг тухайн үед одоо жишээлбэл hot topic одоо маш халуун байсан сэдвэр судалгааны ажил хийжсэн болохоор Монголтойгоо одоо яаж холбож нөхцөл байна уу?
бас л мөн ажлуудын талаар маш их хэл сонины нүрээр л бичсэн л байдаг. Тэгээ Монголд өмнө нь бол одоо 5-6 жил бараг ярьдгүй байсан. Одоо үндэсний нийт бүтээгдэхүүн гэж л ярихаас одоо ажилгүйдэл гэдэг талаар хүмүүс яг энэ ажилгүйдэл их чухал юм байна гэдэг тэр нэлээд их анзаараад маш олон хүмүүс тэрийг бол маш их ярьж байгаа. Тэр нэг маш сайшаалтай. Тэгээд одоо хөдөлмөрийн яам тэгээд мөн одоо их сургуулийн эдийн засаг янз бүрийн бодлого боловсруулдаг байгууллагууд ажилгүйдлийн талаар их ярьдаг болсон. Тэгээд сүүлийн одоо би өөрийнхөө чиглэлээр одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн хүмүүстэй хамтарч ажиллах га тэгээд одоо энэ хавар их сургууль дээр очиж ажиллана гэд тохироод ярьсан байгаа. Тэгээд яванда Монголын одоо статистикийн тоо баримтан дээр ажиллах илүү өргөн боломж их сургууль дээр очсноор нэгдэх байх гэж бодож байна. Тэгээд ер нь яванда ажилгүйдэл бол хамгийн илүү чухал одоо Монголд одоо ярьж байгаа түүнээс илүү хэд дахин илүүгээр цаашдаа яригдана. Тэгээд энэ ч гэсэн улс төрийн том улс төр болон хэвлэл мэдээлэл одоо маш том одоо сэтгүүл зовд маш том сэдв байсаар байх болно. Маш хүчтэй болно. Тэгээд ажилгүйдлийн цаана зөвхөн ажилгүй хүмүүсийг ойлгож болохгүй. Ажилгүйдлийн цаана ажил эрхлэлт гэдэг юм явж байгаа. Ажилгүйдэл гэдэг нь одоо эдийн засгийн нэр том явж байгаа. Ажилгүйдлийн цаана ажил эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмж, ажилгүйдэл одоо нийгмийн даатгалын одоо шимтгэл, нийгмийн даатгалын татвар, одоо пүүс компаниудаас авах татвар энэ бүх юмнууд ажилгүйдэлд нөлөөлж байгаа учраас одоо үүнийг тооцсон маш олон хүчин зүйлүүдэд давхар ярьж байгаа. Татварын бодлого байна. Ямар татварын бодлого явуул ажилгүйдэлд сайн жишээл залуучууд ажил олоход ямар бодлого явуул зүгээр. Энэ бүх ажилгүйдэлтэй холбоотой. Амжиргааны төвшөнтэй шууд холбоотой. Түрүү ярьсан одоо нийт хүмүүс ажил эрхэлж амьдралаа дэвшлүүлдэг. Тэгээд түүнээс биш ажил эрхлэхгүйгээр амьдрал болоод дэвшлэх магадлал бол том бага. Тийм. Яг үнтэй ойлтаад одоо надад ажиглагдсан юм бол Канадад дүүргээрээч гэдэг юм уу? Ерөөсөө тэр эдийн засгийн хөшүүргийг их өндөр хийж байна. Одоо такс, бүх юм такстай, бүх юм эрэхтэй. Эдийн засгийн хууль их чанга явагдаж, хууль нь тэр цаг тухай үртээ одоо хэрэгжиж байна энэ талаар. Тэ яг үнэхээр одоо эдийн засгийн одоо засгийн газраас явуулах одоо гол одоо багж нь бол татварын бодлого байдаг. Тэгээд энэ одоо яг аль хэсгээс нь ямар бүлгээс нь татвар аваад тэрнээс олсон мөнгийг аль хэсэг рүү нь хаашаа нь явуулах вэ? Тэгээд энэ дээр л одоо эдийн засаг одоо бодлого боловсруулагчид тэгээд засгийн газрууд одоо энэ чиглэл одоо энэ дээр л одоо гол мэтгэлцээнээ явуулж энэ одоо яг хаанаас татвар авч хаашаа явуулахаас л засгийн газруудын одоо үзэл баримтлууд намуудын үзэл баримтлууд түүнээсээ ялгаж тэгээд сонгогчд нь түүнийгээ дагаж шийдэж сонгож байдаг. Одоо жишээлбэл татвар бага авах хэрэгтэй. Пүүсээс одоо компаниудаас татвар бага авах юм бол ажил өснө. Ажил эрхлэлт өснө гэсэн тийм бодлого байна. Тэр нь бол одоо жишээл Америкийн зах зээл дээр маш хүчтэй тийм баримтар нотлогдсон одоо компаниудын одоо пүүсүүдийн корпорацуудын орлогоос авах капиталын татварыг бууруулахаар тэгээ ажилгүйдэл буурна гэсэн. Нөгөө талаас болохоор татвар их аваад үүнийг энэ ажилгүй хүмүүстэй зориулсан засгийн газрын янз бүрийн халамжийн тийм ажилгүйдлийн даатгал ч юм уу тийм юм руу их зарцуулъя. Тэгээд ажилгүйдлийн даатгал нь маш олон талтай. Энэ бүхнийг бүгднийг нь дорож 2-3 талаас нь бодчоод шийдэхгүй бол тийм ажилгүйдлийн даатгал нэг талаас цаанаасаа татвараар хэрэгжих учраас тэр татварын цаанаа сөрөг нөлөө үзүүлээд ажил хайж байгаа хүмүүстээ эргээд цаагаараа сөрөг болж магадгүй шүү гэдэг. Бас энэ одоо ажилчдын эрх ашигыг хамгаалж байгаа тийм хүмүүс бас бодож явал зүгээр их одоо давхар яг эдийн засгийн механизмаараа нөгөө талаас ажилгүйдлийн тэтгэмж олох нь хүмүүс сайн ажлыг олох тийм ээ одоо сайн ажил олох тэгээд түүнд өөрийгөө бэлдэх тийм боломжийг гаргаж өгдөг. Тэгээд хүн өөрийгөө хөгжүүлэх юм уу тэр боломжинд нь бас ажилгүйдэл тусалж байдаг. Тэгээд тийм учраас ажилгүйдлийн одоо халамж даатгалыг өгөхдөө яг энэ хүмүүс цааш нь ажил олоход нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэхэд нь энэ мөнгө нөхөр тус болж гэнэ үгүй юу гэдгийг харах илүү тийм сонирхол байдаг. Түүнээс шууд хавтгаагаар нь өгөх юм уу? Өгөх тийм янз бүрийн энэ дашин зөвөр хэлэхэд ажилгүйдлийн талаар хоёр үндсэн
хоёр үндсэн чиглэлээр л хардсан ажилгүйдлийн даатгалын чиглэлээр хэр удаа өгөх үү? Хэр их мөнгө өгөх үү? Тийм тэгээд зарим мужид болохоор хүндэр байна шүү дээ. Ихийг богино хугацаанд өгнө. Зарим нь болохоор бага мөнгийг урт хугацаанд өгнө. Тэгээд энэ болгон дээр өөр хүмүүсийн энэ хоёр бодлогоор өөр хүмүүс энэ хоёр бодлогоор одоо нөлөөлөгдөж байдаг. Тэгээд зарим хүмүүст нэг бодлого нь илүү ашигтай, зарим хүмүүст тэгэхээр аль чиглэл рүү нийгмийн аль чиглэл рүү мөнгө явуулах хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гэж байна уу? Эсвэл нийгмийн одоо тэнцвэр тус байдлыг одоо багасгах гэж энэ ажилгүйдлийн даатгалыг явуулж байгаа юм. Яг яах гэж ажилгүйдлийн даатгалыг явуулж байгаа. Тэрийг тохиролцсны дараагийн асуудлууд ирэл амар байх. Тэгэхгүй болохоор одоо ажилгүйдлийн даатгал маш олон төрлийн одоо үр дүнд хүрж болно. Гэхдээ бид нэр аль үр дүнгийн хүсэж байна вэ гэдгээ шийдэх юм бол цаад асуудлууд нь харьцангуй гайгүй. Одоо манай Монголд бол банкуд янз бүрийн үйл ажиллагаа явуулаад өвөө салж нийлээд ингээд төрөл бүрийн нөгөө ард иргэдийн сэтгэлд ингээд ерөөсөө зүрхэн цогсон одоо яах вэ ийх бол гэдсэн жоохон айдас үдсийг зарим нэгэн үед төрүүлэх юм. Канад улс ер нь яг энэ үйл ажиллагаан дээр ямар бодлого баримталтай? За би бол одоо арилжааны банкны мэргэжилтэн биш. Зөвхөн эдийн засгийн механизмаар бол банкуд том банкнуудын одоо шийдвэрүүд яаж байгаа маш их нөлөөтэй. Канада улсын одоо хамгийн давуу тал нь бол одоо санхүүгийн систем маш их зохицуулалттай явагддаг. Одоо саяны одоо дэлхийн одоо том хямралын хамгийн гайгүй гарсан орн бол Канада. Одоо үүний нэг хүчин зүйл нь болохоор Канадын санхүүгийн зах зээл зохицуулалттай мөн одоо орон сууцны хаусинг маркет нь маш хүчтэй зөв явагдаж. Зөв буруугийн сайн мэдэхгүй байна. Хүмүүс янз бүрийн бодлоор зөв хямрал одоо маш их савлгаатай байдал нь бол Канад дээр нь маш бага байсан. Тэгээд энд бол зарим Канадын зарим хотууд бол хямрал байшингийн үнээр нь баг унаагүй шүү дээ. Өсөлттэй баг олон жилийнхаа дундчлаар өсөд яваад байсан. Жишээл Монреалд бол байшингийн үн бол маш тогтвортой өссөн сүүлийн 30-40 жил бол. Тэгээд Канадын банкныхаа талаас банк санхүүгийн талаас зохицуулалт маш өндөртэй. Тэгээд Канадын доллар Канадын мөнгөнд тэмдэгт Канада доллар гэж хэлдэг. Тэр нь бол маш их савлгаатай байдаг. Зарим тохиолдолд бол одоо Монгол саяхан болсон Монголын ханшны өөрчлөлтөөс маш илүү савлж байдаг. Тэгээд энэ бүхэнд Канадад нэг тэм хүчтэй реакц сочирдог. Яг тэгэхээр банкны ханш нь өөрчлөгдөхгүй бол дараа нь Америкээс Канадын бараг худалдаа авах сонирхол унах аюултай. Урт хугацаага динамик талаас нь бодох юм бол энэ аюултай. Тэгэхээр одоо ханш бол эдийн засгийн ерөнхийдөө цаад одоо валютын ханш шүү дээ. Одоо жишээлбэл энийг хүчээр барьж угаасаа болохгүй нь ойлгомжтой. За бариул 1 жил барьж болно, 2 жил барьж болно, 10 жил, 20 жил барьна гэж байхгүй. Тэгээд яг тэр нь 10 урт хугацааны ханшд бол яг тухайн орны хөдөлмөрийн бүтээмж одоо дундаж ажилтнад хэр өрөвдөлттэй байна тэрүүгээрээ тодорхойлогдчиход. Тийм болохоор мөнгөний одоо маш урт хугацааны бодлого энэ бол эдийн засгийн онлын хөгжил маш эргэлзээтэй. Энийг урт хугацаанд бариад иж болохгүй. Тэгэхээр ингээд хөдөлж байгаа зах зээлийн үн одоо бензиний үн шиг зах зээлийн хөдөлж байгаа ингээд ханш бол Монгол шиг жижиг орн маш гадаадтай худалдаа гэдэг орны хувьд бол энэ бол одоо Монголын эдийн засгийн нэг бас одоо нэг онцлог Канадтай адилхан. Жишээл Америкт бол маш том эдийн засаг ихэнх дотооддоо явж байна. Тэгээд хятад Америк долларын ханш илүүч тэд нар чухал болохоос Америкчууд бол Монголын буюу Канадын жижиг орнуудын тэр нь тийм анхаарахгүй. Тэгэхээр манай одоо том худалдаа хийж байгаа Европын холбооны орнууд Солонгос, Хятад эдний бүх ханшууд манад нөлөөтэй. Манай жижиг орны онцлог. Тэр талаас өмнө ярьжсэн энэ талаас Канадын эдийн засгийн одоо ямар хөө бодлогууд явуулдгүй ингээд юу цааш урт хугацаанд ямар богино хугацаанд ямар хөө бодлого явуулдгүй Монголд харьцуулж үзүүштэй юмнууд нэлээд байгаа гэж бодож явдаг. За
За ингээд нэвтрүүлэг өндөрлөх гэж байна. Тэгэхээр Монголд суугаа ах дүү өстэй болон найз нөхдөдөө Монгол иргэдтэй мэдчилгээ өгөх нь. За их баярлалаа. Одоо танай нэвтрүүлгийн зочноор ингээд урагдаад тэгээд энэ телевизийн дэлгэцээр одоо ах дүү төрлөсөдөн найз нөхөд мөн хамт ажиллаж байсан нөхдүүд мөн хамт сурч байсан найзууд нартай ингээд бүгдэнд нь сайн сайхан бүхнийг хүсье. Нэг ялангуяа Ховд аймгийн Жаргалан цум 100 аав дамб ээж Норлохоосрон мөн Улаанбаатар хот цугаа одоо буурай юм мөн өөрийн хатан ээж аав сэнцрэн инх сайхан нарт сайн сайхан бүхний хүсээрээ. За баярлалаа. Бидний Канада орноор нэвтрүүлгээр Конкордын их сургуулийн доктор профессор Логсрон багштай бид одоо бяцхан ярилцлага хийлээ. Бид хэдхэн хоногийн дараа ч юм уу аль нэгэн одоо нэвтрүүлгээ ингээд аяллаар явж байгаа шүү дээ. Тэгээд нэг хэсгийн дараа бол танад зочлон хоёлаа түүхийн талаар, Монгол түүхийн талаар, тухайн орны түүхийн талаар бас сайхан Монгол бахархал нэвтрүүлэг хийнэ гэж бодож байна. Түүнийг бас хүлээн аваарай. За би одоо өөрөө түүхч хүн биш. Тэгээ Монгол хүний хувьд. Тэгээ Монгол хүний хувьд шүү дээ. Монгол хүний хувьд одоо Монголын бүх хүмүүс л одоо түүхээ судалдаг. Монгол өөрийнхөө шин жонцлохыг одоо бус улсуудаас илүү хамгаалах, тэгээ өөрийнхөө онцлогийг илүү чухал үздэг. Тэгээд тийм залуучууд одоо хүмүүсийн нэг адил тэгээд түүхийг өөрийнхөө чадах чинээгээр ажлынхаа чөлөөт цагаар уншиж найз нөхдөд ярилцж явдаг. Тэгээд чадах чинээгээр таны асуултанд хариулахыг бодно. Тэгээд за баярлалаа. За баярлалаа эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ Канада орноор цуврал нэвтрүүлэг, аян замын нэвтрүүлэг дахин маш олон нэвтрүүлгүүдийг цуврал болгон үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шин нулимс санах ууц байдаг.